2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Говь Сүмбрөөс хот руу явах чиглэлд Баян Зүрлэгийн ойролцоо Цогтбаатар жолоо барьж эхнэр 4 хүүхдийн хамт гэр бүлээ тээвэрлэж явж байжээ. Тэр хар өдөр жолоо гинэт талдуурч замаас гарч өнхөрсөн байна. Тэр үед арын судалд 3 хүүхэд нь унтаж явж байжээ. Гэвч 2 хүү газар дээрээ нас барж охин нь биеийн байдал муу тархины хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж хагалгаагаа даалгүй 7 ч хонолгүй хорвоогийн мөнх бусыг үджээ. Нөхөр Цогтбаатрын баруун гар нь хугарч эхнэр Нансалмаагийн бүх хаврыг хугарч элэгний хүнд хагалгаанд орж 2 хүүтэйгээ салах ёс ч гүйцэтгэж чадаагүй байна. Харин охины биеийн байдал муу ямар ч эмчилгээгүй байх үед нь эмчнэр сүүлчийн удаа охиныг нь тэврүүлсэн байна. Сүүлчийн тэврэлт байсныг их хүн мэдээгүй байжээ. Эмчнэр ээж нь хүнд хагалгаанд орсон байсан учраас охиныг нь эцсийн замд үдэх гэж байгааг хэлээгүй байна. Тэгээ би хүүхдүүдэд тэвч чадаагүй явсан. Надад хэцүү байд. Миний энэ хэцүү байдыг харж нөхрийн минь ялгүй ядмалын ямарч тэнсэн минсэн байдаг бол тэнсэн минсэн гэх нөгөөд нэг бид гурав нэг ядаж бид гурвыг ч болохоо элэг бүтэн байлгаж өгөөч гэж хүсмээр байна. 3 үрээ алчихъя гэсэн бодол ямар ч эцэг хүнд байхгүй. Энэ золгүй явдлаас болж инээд хангилсан гэрт зураг зул хамгийн бага хүү хажуудах ханаас минь өөр хинж байхгүй шүү дээ. Шүүх цагдаагийн байгууллага харж үзэж намайг гурвуулхнаа ч гэсэн элэг бүтэн байлгаж өгөөч гэж гуйн уйлж байсан юм аа. Эцгүн хүүхдүүдэд хэрэгэрдэж аална гэж байхгүй шүү дээ. Гинтээ бас дууссан гэсэн жил одоо болохоор баргалж барьж аваад алдсан шиг надад хүмүүс зарим нэг хүмүүс надад чандж байгаа юм чи. Тэр асуудал болсон үед ч гэсэн тэгж лээсэн хүмүүс. Алуурч баргалж фэйсбүүкээр шугаал идэгсэн. Бичүүлэгд би аль гэсэнтэй алуу гэж. Гэтэл цаа хачуурал унаал юм бас. Тэгж хүмүүс хэцүүлээд. Тэр гурав хүүхдээ алж чи дээрээс фэйсбүүк. Юурч их шүүжсэн. Хүүхдүүдээс алуурч орч. Хурд итрүүлээ барьдаг. Битрүүдүүд хурд итрүүлэг болж явчихсан. Гэтэл өрөөл болоо замаа хажуу шараар замаа нэг үтсэн ч замаа хажууд унтсан л байсан. Шүүх байгуулгаас би одоо ард үлдэж байгаа гэдэг нь харуулж үзээд бас нэг тэнсэн мэсэн тиймэрхүү ялмал байдсан болов уу гэж өсмөр. Гэрт амьдарч байгаа тэд хүүхдүүдийнхээ зураг зул хоёрыг харж санаа алдаж уйлсаар байсан юм аа. Биеийн байдал муу Нансалмаа одоо хөдөлмөр эрхлэж чадахгүй болсон. Ослоор алдсан том хүн хөгжлийн бэрхшээлтэй байсан бөгөөд том хүүгээ харж гэртээ байдаг байсан. Ослоос үлдсэн энэ хүү одоо 2хан настай. Хүүгээ хараад гэртээ байдаг бөгөөд хүүхдээ ослоос болоод өргөж чадахгүй болжээ. Өвлийн цаг ирж байгаа энэ үед түлээ мод хаагалж өгөхөөс ахуулаад амьдралыг нь залгуулах нөхрөөс нуур хүн байхгүй юм аа. Гэтэл 3 хүүхдийнхээ аминд хүрсэн гэх хэрэгээр түүнд 2-8 жилийн ялгаанаж болзошгүй учраас шүүх цагдаагийн байгууллагаас харж үзэж элэг бүтэн гэр бүлтэй байлгахад минь туслахыг хүссэн юм аа.